Транскапитал банк ус санхүүгийн байгууллага нь орон даяар байрших 39 салбарын өргөн зөвлөжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, мэрэгжлийн чадварлаг банк хамтолны хүчээр иргэд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэсээр ирсэн. Транскапитал 25 жилийн ойгоо тохиолдуулан Баянгур аймгийн Бичлээ жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилт болон санхүүгийн бус үйлчилгээний шин шатны үйл ажиллагааг өөрийн энтерпренер хөгжлийн төвөөр үе шаттайгаар өргөжүүлэн ажиллуулж байна. Өнөөдөр харилцагчдын өдөрлөг 2026 арга хэмжээг Баянгур аймгийн бизнес эрхлэгчдэд шин санхүүжилтийн боломжуудыг бодитоор хүргэх зорилготойгоор зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Транскапитал банк ус санхүүгийн байгууллагын хамтрагч байгууллагууд болох Арена говь хангаа мебель, Тэнгэр Travel, Монгол даатгал автомашин борлуулагчид, Миг даатгал, өсөх тавилгын үйлдвэр, Дэши Kitchen тавилгын үйлдвэр, трактор худалдааны Баясаа танк компани зэрэг байгууллагууд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийж, хөнгөлөлтөө урамшуулал санал болгож, Азийн суулаа зохион байгуулж, зээлийн хүсэлтийг тухайн өдөрт нь шийдвэрлэн иргэдэд цахилгаан бараа болон гэр авахын тавилга худалдан авах зээлээ урьдчилгаагүй шимтгэлгүйгээр газар дээр нь шийдвэрлэн авах зэрэг шуурхай үйлчилгээнүүдийг үзүүлсэн юм. Мөн Баянгур аймгийн нийгмийн даатгалын хэлтэс татварын газар, хөдөлмөр аламжийн үйлчилгээний газар, захим шилжилтийн үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын мэрэгжилтнүүд хүрэлцэн ирж, иргэдэд тэрийн үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээллийг газар дээр нь хүргэн ажилласан нь оролцогчдод бодит дэмжлэг боллоо. Энэхүү харилцагчдын өдөрлөгийн нэг томоохон онцлог нь Баянгур аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдийн хөгжил санхүүгийн боломж сэдвт форумыг зохион байгуулсан явдал юм. Тус форумд Транскапитал банк ус санхүүгийн байгууллагын харилцагч эмэгтэй бизнес эрхлэгч нар идэвхтэй оролцож, орон нутгийн Бичлээ жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамддаг санхүүжилтийн асуудлууд, шийдэл гарц сэдвээр хэлэлцүүлэг хийж, онлайн худалдаа AI-г бизнестэй хэвшүүлэх аргууд, хэрхэн хэмэл оюун ухаан ашиглаж бизнесээ хөгжүүлэх вэ зэрэг сэдвүүдээр практик сургалтад хамрагдлаа. За өнөөдөр дэлхийд даяар эмэгтэйчүүдийн эдийн засгт оролцоо гендерийн тэгш байдал нь эдийн засгийн өсөлт тогтвортой өсөх хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл болоод байна. За сүүлийн жилүүдэд дэлхийн улс орны шийдвэр гаргагчид одоо эмэгтэйчүүдийн эдийн засгт оролцоо мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бол онцгой анхаарал ажиллаж байна. За Монгол улсын хувьд санхүүгийн хүртээмжээрээ дэлхийд 9-р байранд чагсдаг. За мөн албан ёсны санхүүгийн үйлчилгээ авдаг тоогоороо бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай энэ зэрэгцээ оршиж байгаа. За гисэн хэдий ч бизнесийн орчин тэр дундаа бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн орчин за хүртээмж бага зэрэг асуудлууд бол одоо хүртэл байсаар байна. За Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийг дэмжих санхүүжилтийн код буюу V код санаачлагад бол 2025 онд нэгдээ орсон байгаа. За энэхүү санаачлагыг олон улсын валютын сан, Дэлхийн банк хамтран санаачилсан. За энэхүү санаачлагад дэлхийн томоохон банк болох Европын эсрэг босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг банкуд орсон байгаа юм аа. За Монгол банк болон санхүүгийн зохицуулалт хорооноос манлайлан хэрэгжүүлж байгаа энэхүү санаачлагад Транскапитал банк санхүүгийн байгууллага нэгдэн орсон анхны санхүүгийн байгууллага болж байгаа юм аа. За өнөөдөр манай Транскапитал банк санхүүгийн байгууллагын 25 жилийн энэ жил тохиож байна. За ойн арга хэмжээний хүрээнд бид нар харилцагчийн өдөрлөг, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа санхүүжилтийн асуудлыг шийдэх форум уулзалт маань зохион байгуулагдлаа. За өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажилладаг гэрээт байгууллагууд маань оролцсон. За газар дээр нь зээлэг шийдэх, за бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга гэх мэт үйлчилгээг үзүүллээ. Одоогоор 20 гаруй санхүүгийн байгууллагууд нэгдэн эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг хэмжих, санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөх бодлого үйл ажиллагаанд гендерийн тэгш байдлыг ханган ажиллаж байна. Транскапиталаас тээврийн үйлчилгээ эрхлэх гэж анх зээлийн үйлчилгээг авсан. Бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлж цаашаа улам сайжруулахын тулд мөн давтан зээл авч ингээд цаашаа өргөжлүүлэн хамтран ажилласаар байгаа. Энэ Транскапиталын хөрөнгө оруулалт нь бидний амьдралын хувьд маш их боломжийг бий болгосон. Цаашаа сурлага, боловсрал, амьдрах нөхцөл байдлыг сайжруулах маш их боломжийг бүрдүүлж байгаа гэж бодож байгаа учраас энэ Транскапиталын хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч биднэрт бизнес эрхлэхэд ганц хүндрэл байдаг гөлхний байдал нь бол жоохон бага зэрэг өөрсдөө үл итгэх байдал буюу маш зориг муутад байдаг юм шиг санагддаг. Энэ бүгдийг даван туулахад бол өөрийгөө бага зэрэг хүчлээд өөрийгөө чадна гэдэг нэг жоохон хүчээр өгөөд явхад бол цаашдаа бол бүх зүйл боломж байдаг гэж би хардаг. Тийм учраас бэрхшээлийг бол боломж гэж олж хараасаа гэж хүсэж байна.
Эмэгтэйчүүдийн хөгжил санхүүгийн боломжийн форумын үр дүнд Баянгур аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд санхүүгийн санаачлага, V-кодод өөрийн дуу хоолой санал санаачлагаа нэгтгэж санхүүгийн зохицуулах роонд хөрвүүлэх юм. Тантай хамт аз жаргалын төлөө Транскапитал банк ус санхүүгийн байгууллага.